Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд IGCSE Computer Science хэмээх хичээлийг танилцуулахаар бэлэн болоод байна. Орчин үед компьютергүй амьдралыг төсөөлөхөд бэрх болсон. Ухаалаг утас, зөөрийн компьютер, интернет, аппликейшнүүд энэ бүхэн бидний амьдралын нэг хэсэг болжээ. Гэхдээ та өмнө нь бодож байсан уу? Энэ бүхэн яг яаж ажилддаг юм бол гэж. Тэгвэл энэ хичээл танд хариултыг нь өгөх болно. IGCSE Computer Science хичээлээр та компьютер хэрхэн мэдээллийг боловсруулдаг талаар, өгөгдөл хэрхэн хадгалагддаг, интернет болон сүлжээний үндэс суурь, програмчлалын хэл, жишээлбэл Python ашиглан код бичих, асуудал шийдэх арга барил, pseudocode, мөн цаашлаад мэдээллийн аюулгүй байдал гэх мэт олон сонирхолтой сэдвийг судлах болно. Гэхдээ энэ хичээл зөвхөн код бичих тухай биш. Энэ бол логик сэтгэлгээ, асуудлыг задлан шинжлэх, үр дүнтэй шийдэл олох чадварыг хөгжүүлдэг хичээл юм. Эдгээр нь ямар ч мэргэжилт хэрэг болох чадваруудын суурь болж өгдгөрөө мөн давуу талтай. Мөн үүний дараа та би яагаад компьютер сайенс судлах хэрэгтэй юм бэ гэж өөрөөсөө асууж магадгүй. Үүний хариулт бол өнөөгийн нийгэмд бүхий л зүйлс технологи дээр суйрлаад байгаад оршино. Бүх зүйлийн үндэс технологи болсон үед компьютерийн мэдлэг маш чухал. Мөн энэ хөтөлбөрөөс олж авсан алгоритмстэй хүн бүх хичээл тус болдог. Жишээлбэл математик, физик гэх мэт. Мөн цаашлаад ирээдүйн мэргэжлүүдийн 80% технологитой холбоотой болоод байгаа бөгөөд чи өөрийн бүтээлч байдлаа ашиглан шин зүйлс бүтээх арга барилд суралцсан. Мөн энэ чиглэлээр ажиллавал өндөр цалинтай, мөн сонирхолтой ажилтай болно. За ийм учраас та хэрвээ өөрийгөө сониуч, бүтээлч, асуудлыг шийдэх дуртай гэж бодож байвал энэ хичээл танд яг тохирно гэж бодож байна. Баярлалаа.